Бүсчилсэн хөгжил хамтын шийдэл телевизийн хэлэлцүүлэг маань ийхүү одоо эхлэж байна. Бид одоо Хинтээ аймгийн урд бүсийн одоо сумд болох Боромдор сумдын төлөөллийг хүрэлцэн ирж хэлэлцүүлэгт оролцож байна. Ингээд та бүхэндээ мэдээлэл хүргэе. За Монгол Улсын засгийн газраас бүсчилсэн хөгжил үзэл баримтлалыг одоо баталсан. За Монгол Улсыг 7 бүс нутагт одоо хувааж бүсөөр нь одоо хөгжүүлж байгаа зорилтыг бид амжилттай одоо Монгол орн дээр хэрэгжүүлж байна. Зүүн бүсийн нутаг болох Дорнод, Хинтээ, Сүхбаатар аймаг бол түүхэн аж үйлчлийн бүс нутаг газар тариалан за хөдөө аж ахуйн чиглэлээр зүүн бүс нутаг бол хөгжих юмаа гэсэн энэ одоо гол зорилгын дагуу бид одоо хилцүүлэг өрнүүлж байна. За ингээд урд бүс нутаг болох Боромдор сумын одоо биесийн төрчлөгчийн төлөөлөл, за мөн одоо төр цахилгааны төлөөлөл, за мөн залуусын төлөөлөл, хоршооны төлөөлөл маань хилцүүлэгт маань одоо оролцохоор хаа холоос зорин ирсэн байна. За тэгээд цаг заваа зарцуулж бидний одоо хилцүүлэгт хүрсэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Бүсчилсэн хөгжил хамтын шийдэл хилцүүлгийн энэ удаагийн одоо зочдоор Боромдор сумын засаг дарга Отхон Цэцэг, Боромдор сумын засаг даргын орлогч Галбадрах, мөн Эрдэс критикал минерал төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа, Боромдор уулын бажирх үйлдвэрийн ерөнхий инженер Машот, за мөн залуусын төлөөлөл Идэр Баяр, за мөн бизнесийн төлөөлөл Дэлгэр нуурын хишиг компани захирал Болор Цэцэг, за мөн хоршооны төлөөллөөр Жаахан Зэрд хоршооны төлөөлөл Говд нар хүрсэн ирсэн байна. Та бүхэндээ амжилт хүсье баярлалаа. За эхний асуултаа Боромдор сумын засаг дарга Отхон Цэцгээс одоо тавья гэж бодож байна. За сумын хувьд нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал ер нь ямар байгаа вэ? Одоо яг Боромдор маань хэд орчим одоо хүн амтаа байна. Одоо жилийн эцсийн тоолгочос болж гин ер нь хөгжлийн чих хандлага ер нь бас хаашаа чиглэж байгаа. Энэ талаар хойлоо мэдээлэл хүргэе. За Боромдор сумын хувьд бол 14.6 га газартай. Тэг хүн ам 100000 гаруй, одоогийн яг байдлаар 100025 хүн бүртгэгдээд байгаа. За малын тоо 43, төрийн байгууллага 15, аж ахуй нэг 116 та одоо Хинтээ аймагта хүн ам хөгжил дэвшлийнхаа тоогоор нэгт улстай 5-д ордог Монголын 330 дахь томоохон ингээд сумын нэг байгаа. Тэгээд уулын барьжуулах үйлдвэрээр туршигдсан 1981 онд уулын барьжуулах үйлдвэр маань ашиглалтанд орсон уул урхаан бүс гэдгээр онцлогтой. Газар зүйн байршлын хувьд бол гол хээрийн бүсэд оршдог. Тийм ч учраас одоо Хинтээ аймгийнхаа аймгаас татаас авдгүй дэмжлэг үзүүлдэг 2хан сумын нэг жилдээ бол аймгийн төсөвтөө 4-өөс 6 тэрбумын одоо татаас өгдөг ийм томоохон сум онцлогтой байдаг манай сумын хувьд. За та хэд маань одоо урд бүсийн одоо сум учраас ер нь аль их чиглэл рүүгээ хөгжилж хандлага, чиглэл, бодлого тодорхойлогдож байгаа бол. За Хинтээ аймгийн хувьд бол зүүн бүстэй ордог. За дээр нь бол одоо аялал жуулчлалын төрөлцсөн бүс гэж явдаг боловч Боромдор сумын хувьд бол гуул урхаа төвшөлсөн ийм одоо зорилготой байгаа. Тийм ч учраас одоо нэмэн үртэг шингэсэн шинэ технологи ашигласан дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргахыг зориулж ажиллаж байгаа. Ер нь одоо энэ хөгжлийн төлөвлөгөөгөө та бидний хэдэн он хүртэл баталчаад байгаа вэ? Иргэндээ суурилсан хөгжлийн төлөвлөгөөгөө 2028 онд батсан. Тэгээ хүн ам нийгмийн эдийн засаг орон нутгийн онцлогтой тохируулсан 5 зорилго 15 зорилттой за 85 гаруй арга хэмжээтэй засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тийм ч учраас одоо энэ жилийн хувьд бол хүн амынхаа тоог бодит болох манай одоо Боромдор сум маань 9037 хүн амтай бодит бус тоогоор 100000 гаруй хүн амтай байсан. Энэ жил одоо 100000 болоо энийг хүрээнд 2 сарын хугацаанд Боромдортой шилжин эрх хөдөлгөөнийг одоо бодитоогоор бий болгоод 100037 хүн амтай одоо өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн. Энэ нь одоо ямар даваа талтай бэ гэхээр одоо гэр хорооллын айл өрхөд шөнийн одоо тарифыг хөнгөлж одоо гэр хорооллынхаа айлын одоо бодит амьдралд одоо дэмжлэг үзүүлэлээр ингээд төлөвлөсөн байгаа. 1 сараас одоо ер нь сайдын багцад ороод шөнийн тариф хөнгөлтөнд орно. За баярлалаа. Маш тодорхой зэгцтэй мэдээллийг одоо сумын засаг дарга өглөө гэж бас ойлгож байна. Баярлалаа. За Боромдор бол томоохон хот гэдгийг сая сумын засаг дарга дахин онцолж хэллээ. Тэгэхээр энэ ажлын байрыг нэмэгдүүлэх, ажлын байрны хүрэлцээ хангамж, хүртээж, тэднийг дэмжих, бодлого, зорилго, чиглэл ер нь Боромдорт ямар байгаа вэ? Засаг даргын орлогч Галбадрах та энэ асуултанд хариулахгүй юу? За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье.
Борон дурсан бол өөрөө онцлогсон гэдгийг засаг онцолж хэлсэн тийм ээ. Уул уурхаад өшгөлсөн түүн дээр суурилсан хөгжиж байгаа хот сум байгаа. Тэгэхдээ үүнийг дагаад бол одоо мэрэгчлээ боловсон хүчин бол уул уурхайн салбарт ажиллах, хувийн хөвшилд ажиллах мэрэгчлээ боловсон хүчин бол бас жоохон дутмаг. Үүнийг дагаад бас мэрэгжлийн боловсролын сургууль бусад одоо энэ сургалтуудаар дамжуулаад энэ хүмүүсийг одоо сургах, уулын байжуулах үйлдвэртэй дадлагжуулах, ажлын байрыг хангах энэ ажлууд бол явагдаж байгаа. Ер нь ажлын байр бол бас ер нь мэрэгчтэй байх юм бол энэ ажлын байр бол байгаа. Бас сайхан амьдрах боломж бол манай сумд бол байгаа гэж үздэг. Ер нь одоо бизнес эрхлэгчид аль тал руугаа илүү одоо хөгжиж байна. Одоо худалдаа үйлчилгээ гэдэг юм уу? Аль эсвэл яг уулын байжуулах үйлдвэрөө түшиглээд одоо тэ нормын хувцас гэдэг юм уу? Яг аль чиглэл рүүгээ бизнес солонгорч төвлөрөх хандлага юм байгаа бол. Тийм бид нар бас ингээд бизнес эрхлэгчтэйгээ уулзж явах явцд бол одоо бид нар ингээд авчираад бараа бүтээгдэхүүн зархаасаа илүү үйлдвэрлэл эхлэе. Тэгээд ер нь бол нэмэн хөтөл шингээгээд ашиг олё, эцсийн бүтээгдэхүүнийг гаргая гэсэн ийм бизнес эрхлэгчд бол маш их байгаа. Тэгээд миний бодлоор бол цаашдаа борон дурсан бол үйлдвэрлэл эхэлжээж цаашдаа бол явах гэдэг ийм асуудал бол бас чухал гэдгийг бол бас ойлгож байна. Тэгээд ер нь энийг бас цаашдаа анхаарч ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Ажлын байрыг нэмэгдүүлэх, за мөн одоо стартап гарааны төслүүдийг дэмжих зорилгоор ямар төсөл хөтөлбөрүүд та бүхэн хэрэгжүүлж санаачлахууд бас явж ийн үр дүнгөө өгч байгаа бол бидний зүгээс бол хошоо хөгжүүлэх сан гэдэг суман дээр байдаг. Тэн дээр бол одоо нийтдээ 14 чиглэлийн хошоо хөгжүүлэх сангийн чиглэл байдаг. Тэрнийхээ дагуу 2025 онд бол одоо 3 аж ахуйн нэгжид 240 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд тэд нар маань бол амжилттай явж байгаа. Тэгэхээр цаашдаа одоо энэ чиглэлд бариад илүү их одоо олон хүмүүс хамрагдаад явах энэ боломжийг нь нэгээд бусдаа боломж олгоё гэдэг аяны хүрээнд өмнөх зээлээ төлөөд тэр зээл нь мэдээж босоо оноо үн байгаа шүү дээ. Тэрийгээ давангууд нь дараагийнхаа зээлийг зарлах байдлаар ингэ явж байгаа гэсэн. За баярлалаа. Ер нь бол Хинтээ аймагт ийм томоохон уулын байжуулах үйлдвэр байна гэдэг бол одоо бид нар бусад аймаг орон нутгаас бол нэг шат илүү явж байна гэж бас харж болохоор байгаа шүү дээ. Тэгэхээр энэ уулын байжуулах энэ бороондор уулын байжуулах үйлдвэр бол үнэхээр орон нутагт үр өгөөж өгч байна. Энийний цаана маш олон хүний ажил, амьдрал бүх зүйл эдийн засаг хүртэл уялдаатай холбоотой байгаа. Тэгэхээр энэ хэлэлцүүлэгт маань энэ үйлдвэрээс төлөөлөл болж хүрцээж бас оролцож байгаад нь маш их баяртай байна. За тэгээд ер нь одоо энэ уулын байжуулах үйлдвэрийн маань цаашдын хэдийн зорилго байна, орон нутгатайгаа яаж хамтарч байна, бүсээрээ хөгжихийн тулд танай компани, танай үйлдвэрийн бодлого бас ямар байгаа бол магадгүй зүүн бүсээс Доронто, Сүхбаатараас танайд одоо байжуулах үйлдвэрт ирээд ажиллах нөхцөл боломж байна уу? За өдрийн За боронгийн уулын байжуулах үйлдвэрүүд сая хэдэн 1981 оноос 44 чиглэлээс явуулж байна. Миний харцуугаар бол одоо Монгол улстай цөөхөн хэдэн нийгмийн хариуцлагын тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. Үйлдвэрүүдийн нэг Эрдэнэт байна, Багнуу ширээ энэ тэгэхээр үйлдвэрүүдийн бол мангад нь явж идэг. Манайх бол Жоншор 44 чиглэлтэй төмрийн хөдөр олбор боловсруулах үйлдвэр өрөөнд одоо 15 дугаар чиглэлээр үйлдвэрлэж явуулж байна. За 1420 гаруй ажилчтай. Хамтран ажиллаж байгаа туслан үйлдвэрч нарыг оруулах юм бол бараг 2000 хүн, мөн ханган нийлүүлэгч нарыг оруулах юм 2000-аас тавь явж байна. Сум орон нутгийн хувьд сая сэдвээр хэлдэг 10,000 гаруй. Үндсэндээ уул уухаагаас орлого олж байгаа, бидэртэй хамтран ажиллаж байгаа, мөн хувийн хөвчлүүд байгаа уул уухаа тойрсон. Тэгээд энэ хүмүүс маань дэд бүтцтэй учраас сум маань төмөр замтай, мөн хатуу хүчтэй замаар холбогдсон мөн зам баттай. Үүний хувьд бол зам дагаж хөгжүүлж бидний бол үйл ажиллагаа бол өдрөөс өдөрт өргөжин хэлж байна. Үүний хэрэгээр мэдээж энэ олон хүн ажилд амьдарч байгаа учраас хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байна. Үүнийг дагаад мэдээж одоо яригдж байгаа энэ бүсийн хэмжээ
хөгжил хүмүүсийн одоо энэ хүнсний хангамж одоо хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрлэлүүд хөгжих бүрэн боломжтой гэж харагдаж байгаа. Мөн одоо хүмүүс очиж суурьшиж ажиллахад цаашдаа ажлын байрууд бий болоход шаардлагатай хамгийн гол нь одоо орон сууцны асуудал, газрын асуудал байна. Манай сум бол өөрөө саяхан үүссэн 10 жил гарсан болж байгаа жижиг сум учраас газар нөхцөлгүй. Тэгээд хажуудын дахин сумын нөхцөл болон дорногын надан зардлын энэ сум газар нөхцөлийн хувьд бол бас маш бага учраас орчин суух одоо малчид болон малын аж ахуй эрхлэх үүрэг хэрэгжихэд маш хүндрэлтэй асуудал үүсдэг. Мөн төвдөө бол одоо бас дэд үтсээ дагаад өргөжүүлэх шаардлагатай дэд үтсүүдийг өргөжүүлж одоо сум хүмүүсөөр шууд орон сууц барих шаардлагатай. За үйлдвэрлэлийн хувьд бол мэдээж засгийн газрын мөрөө хөтөлбөр Борон хажуудрын парк гэдэг төсөл яригдаад явж байгаа. Энэ төмөр болон жоншны баяжмлуудын дараагийн шатны үйлдвэрлэл, дараагийн шатны бүтээгдэхүүн хийх мөн одоо бусад төрлийн ашиг математикийг боловсруулах, эхнээжинд олборлох, боловсруулах, тээвэрлэх ийм өргөжүүлэх тийм ажуулдрын парк маягаар хөгжүүлэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Үүнийгээ дагаад мөн л ажлын байрууд бий болно. Энэнийг дагаад бас манай газар зүйн онцлог бол нөгөө говийн бүстэй залгаа гэдэг байгаа. Энэ хатууштай замаар дамжуулаад Хинтээ аймгийн төв одоо энэ Өндөрхөн хот руу бол засмал зам баригдахаар төлөвлөж байгаа юм байна. Тэгэхээр ажлын эхэлсэн явж байгаа. Тэгэхээр энэ замаа дагаад нэгсэндээ энэ бүс нутгийн төдийгөө одоо Монголын экспорт импортын бараа бол одоо замын үд бомтоор явдаг. Тэгэхээр энэ замын үд бомтоос нааша их хамгийн төт зам юм байна. Тэгээ энийгээ дагаад борон дэлгүүр тээвэр логистик агуулгын үйлчлэл хийх бүрэн боломжтой том агуулга одоо тээвэр логистикийн төв болох мөн бүрэн боломжтой гэж харж байгаа. Манай үйлдвэрийн хувьд бол нөөцийн хувьд бол одоо хангалттай нөөцтэй байна. Жоншны нөөц нь дээрсдэр 30-40 жилийн нөөц байна. Өнөөдөр тогтоогдсон жоншны нөөцийн ихэнх нь одоо Хинтээ аймгийн нутгийн Борондрын орчим, Батноруу, Бэх одоо энэ районд байна. Жоншны нөөцийн хувьд бол мөн энийг бүрэн хэмжээгээр олборлуулж одоо манай үйлдвэр төдийгүй одоо энэ жижиг хувийн хвшлийг ажиглах үйлдвэрүүд ажиллаад явсан тохиолдолд энэ тээвэр логистикийг өргөдөх нь зайлшгүй шаардлага харагдаад байна. За баярлалаа. За хилцүүлэгт маань бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байгаа. Сая засаг даргын орлогчид ярьлаа. Бизнес эрхлэгчид олонтой. За ялангуяа худалдаа үйлчилгээний чиглэлээр хүн амаа дагаад маш олон одоо бизнесүүд төвлөрдгөө гэж бас ярьж байна. Тэгэхээр манай бизнесийн төлөөллөөр дэлгэр нуурын хишиг компани захирал болор цэцэг маань хүрэлцэн ирсэн байгаа. Төрд дуу хоолойгоо өргөж ер нь одоо бид хайшаашгүй одоо төр зэсэг явах гэдэг. Бид ямар бодлого барих ёстой, бизнесээ яаж дэмжих ёстой юм бэ гэдэг төрд дуу хоолойгоо өргөхөөр төлөөлөл ирсэн гэж бас ойлгож байна. За тэгээд хилцүүлэгт маань одоо хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Бизнесээ танилцуулахгүй юу? Танах яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна? За төрд хөргөх таны дуу хоолой ямар байгаа бол? Хотоос одоо хөдөө зорчин залуучуудын төлөвлөлт бас бор өндөр суманд ирээд 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд ер нь манай бор өндөр бол нэг 100 гаруй аж ахуйн нэгжүүд байгаа. Ерөнхий дийлэнх нь нөгөө худалдаа үйлчлэгийн чиглэлтэй. Тэгээд бид нар яг үйл ажиллагаа ингээд сайн явуулаад томчгоо бизнесүүд болохоор яах вэ гэхээр өшөө сайн томруулаад өшөө бизнесээ томруулах гэхэд газар нутгийн асуудал ерөнхийдөө тулгамдж байгаа. Тэгэхээр сайн хэлжтэй маш бага бүтээгдэхүүн учраас өргөжин хэлэхэд одоо газар нутгийг маш их шаардлагатай байгаа. Тэгээд бас бид нарт болохоор яаж байгаа гэхээр бид нар худалдаа үйлчлэгийг үзүүлэхээс илүү баялаг бүтээгч болж илүү их цаашаа одоо бизнесээ томруулах тийм баялаг бүтээгч үйлдвэрлэлийг бий болгох зүйл юм аа. Тэр хинээс бараг бүтээгдэхүүн худалдаж аваад тэгээд ашиг нэмэд зархаасаа илүү тэгээд тухайн орон нутагтаа одоо бор өндөр сумандаа ямар үйлдвэрлэлд үйлчлэгээ одоо уул уурхаад хэрэгцээ одоо хувцас бэлтгэлийн юм уу
Тэгээд гадаад танилцсан одоо бүх чиглэлээр одоо ингээд хоорондоо уялдаатайгаар ингээд бизнесээ томруулах ингээд шаардлага ер нь байгаа юм байна. Дан ингэж худалдаа үүсгэх гэхэд яг дэлхийн тэлэн гэхдээ бид нар ингэж томрох хэрэгтэй байна гэж бас харж байгаа. Тэгээд бид нарт бас нэг тулгамдж байгаа асуудал нь юу гэдэг вэ гэхээр ер нь бол нөөцийн татвар тийм тэр одоо бүх газруудаа тэгээ нийгмийн даатгалын одоо шимтгэл бас өндөр санагддаг тийм ээ. Энэ арай хувь хэмжээнд багасах юм бол бидний одоо ачаал арай багасна. Бид нар тэр ачаал багасан мөнгөөрөө бид нар илүү их бизнесээ өргөжүүлэх бас боломжууд үүсэх юм болов уу гэж хардаг. Тийм байна. Одоогийн байдлаар одоо төрөөс авсан та бүхний таны одоо дэмжлэг зүйлүүд юу байгаа? Ер нь зээл тусамж, хоршоо хөгжүүлэх гэдэг юм уу? Иймэрхүү зүйл танай бизнес хамрагдаж чадсан уу? Манай сум бас нөгөө нэг уулын ажил үйлдвэрээ түшгэлсэн учраас илүү нөгөө нэг худалдаа авах чадвар өндөртэй. Хүн хэрвээ хийж чадчих бизнес бас өргөжих боломж бас илүү байдаг. Бас энэ сумын засаг даргын одоо харьяанд гэдэг энэ хоршоо хөгжүүлэх сангаас бас зээл авч ирсэн. Тэгээ энэ болохоор яг өмнөд шударга бүх одоо хоршоо хөгжүүлэгчтэй хамруулж байгаа. Тэндээс одоо нөгөө нэг яг үнэхээр энэ төсөл хэрэгжих боломж юм байна гэсэн төслүүдээ ингэж шалгаруулж ингэж жагсаалтаар авдаг. Тэр нь бол одоо жил болгон хүмүүс хамрагддаг. Тэгээд төлөлтөө сайн хийсэн хүмүүсийн санхүүжилтээр дараагийн төслүүдээ ингэж хамруулаа явж ирсэн. Тэгээд тэр нь бас хамрагдчихсан үр шимийн бас хүрсэн байгаа. За баярлалаа. За Монгол Улсын засгийн газраас шинэ хоршоо хөдөлгөөнийг маш эрчимтэй хэрэгжүүлж олон одоо хүмүүст үр дүнгээ өрсөн ийм хоршоо хөдөлгөөн бол болсон. За түүний төлөөлөл үр шимийг хүртэж хоршоо байгуулж төлөөлөл нь бас нэлээд бас амжилттай явж байгаа. Хэд хэдэн хоршооны төлөөллүүд байгаа. Энэ удаад бид жаахан зээрд хоршооны төлөөлөл гомбыг хилцүүлэхдээ урилдан оролцож байгаа. Сайхан Монгол дэлөө өмсөд хилцүүлэгт маань хүрэлцэн ирсэн танд бас баярлалаа. За хоршоо гэдэг бол бидний аав ээжийн үед л хоршоо гэж сонссон болохоос яг бидний үед одоо хоршоо гэдэг зүйлийг хараахан бид нар мартсан байсан үед шинэ хоршоо хөдөлгөөн өөрөө сэргэж хоршиж хөдөлмөрлөх ёстой юм байна. Хоршиж бизнес эрхлэх ёстой байна гэдэг зүйлийг бид одоо 2-3 жилийн өмнөөс үр шимийн хүртлээ шүү дээ. Танай жаахан зэрд хоршооны хувьд бол ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж энэ бодлого хэр зүр зүртэй байсан байна гэж та бодож байгаа бол энэ талаар мэдээлэл хүрхгүй юу? Эхлээд сайхан өөрийгөө танилцуулаад хөдөөжин салбарт хэдэн жил ажиллаж байгаа бол энэ тал дээр. Ханамын жижигтэн гомд гэдгээ тэрийн энэ одоо мал дээр юм байна. Жоохон зэрэг тушаам одоо байгуулагдаад жилээртэй болж байна. Жил орчим болж байна. Тэгээд сүү цагаан идэ тэгээ нэг махал одоо борлуулах тийм чиглэлтэй тийм ажиллаж байгаа. Ерөнхийдөө цагаан идэл нийлүүлэх ард иргэдтэй тийм хөдөлгөөр ажиллаж байгаа манай. За хэр үр дүнгээ өгч ийн гэж бодож байна. За энэ үр дүнгээ өгж байгаа. Тэгээд бас нэг амьдрал авах хэрэг болж байгаа. Сүүний чиглэлээ махны чиглэлээ өхөр малаар тэгээд хүрээд ажиллаа. Дагнж гэж хэлж байгаа. Яг хоршоонд хамрагдахад зээл авахд гэдэг юм уу хүндрэл сар дотор төрийн зүгээс байсан уу? За яг хоосон тэр тухайн үед тухайн асуудал гарч ирсэн гэхдээ тун гайгуулсан. Тийм утга сүртэй асуудал гараагүй. Одоо бол сайхан доктортай хичнээн хоршооны гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай одоо оршины 9 гишүүнтэй. Тийм 9 гишүүнтэйгээр тийм 9 гишүүнтэй яаж байгаа ажиллаж байгаа. Малчтын гар дээрээс шууд одоо хэрэглэгчд очих тэр мах гэдэг зүйл бас их төлөвлөлт хэрэгжээд байна. Та бүхэн тэрийг хэрэгжүүлж чадж байгаа юу? Манай одоо энэ гар дээрээс энэ дандаа малчтын өөрсний гар дээрээс одоо бүх одоо иргэд энэ малчтын малхугаа зарж борлуулдаг байгаа. Тэгээд сүү цагаан идэх гэсэн одоо ингээд дэлгүүр бол ингээд гадуур сэтгэл сургаар гэдэг ингээд борлуулж ажгаа гэрээтэй тийм борлуулж зарцуулж байгаа. За баярлалаа. Баярлалаа танд. За хилцүүлэгт маань залуусын төлөөлөл хүрэлцэн ирсэн байгаа. За бор өндөр сумын маань хувьд 10,000 гаруй дээш хүн амтай. За ихэвчлэн одоо залуучууд маань энэ ажиллаж амьдардаг залуусын хот гэд хэлчихэд бас нэг их буруудахгүй байх гэж бодож. Тэгээд манай залуусын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.
За залуусын төлөөлөлд маань Эвдэр баяр маань үг хэл үзэл бодлоо илэрхийлэхээр манай хилцүүлэгт ирсэн. Тэгээд таны хувьд одоо хэд орчим насны төлөөллөө за бороондор суманд ажиллаж амьдрахад залуучуудад хэр ээлтэй байна. Ээлтэй байвал юу нээлтэй байна? За асуудал тулгамдж байгаа асуудлуудаас юу байна? Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? За наа өдрөө гэдэг. Би Мэдээмийн Бороондор сумд төрж өссөн. За одоо 35 насны төлөөлөл байна. За өнөөдрийн хүртэл хугацаанд бол одоо төрсөн нутагтаа мэргэжлийнхаа дагуу 15 жилдээ ажиллаж байна. Мөн ялгаагүй одоо мэргэжлийнхээ адил Бороондор уулын ажил үйлдвэртэй эдийн засгчаар ажиллаж байна. За энэ зүгээс бол залуучуудаа нутгийнхаа хамт ажил төрж өссөн, олж өссөн залуучуудаа төлөөлөл бас дуугаа хүргье гэж бодож байна. За гэхдээ бас мэргэжлийнхаа онцлогоос одоо уялдуулж тав зүйлтэй яа. За нэгдүгээрт одоо Бороондор сум маань 10,000 орчим хүн амтай, Хүнтэй аймгийнхаа 2 дугаар хүн амтай тийм. Газар утгаараа бол одоо Хүнтэй аймагтаа 18 дугаар орж байгаа. Гэсийд боловч нийт сумынхаа орлогын Бороондор уулын ажил үйлдвэр маань сумынхаа орлогын 90% бүрдүүлж байна. Хүнтэй аймгийн төсвийн бараг 70-аас дээш хувийг бас бүрдүүлдэг. Ийм одоо том томоохон бас нөлөөлөлттэй сум биш нэг болдог. За эндээс харахад бол одоо Бороондор сум дээр энэ эдийн засгийн тулгуур үзүүлэлтний юу байгаа гэж харахад уулуурхай салбар ядчгүй болж байна. За энэ дээр бол одоо уулуурхай дагаж ажлын байр, орчин бий болж байна. Эдийн засгийн хөдөлгүүр үүсч байгаа гэж би бодож байгаа. За 15 жилийн өмнө ажиллаж байгаад бол энэ Бороондорын уулын ажил үйлдвэр маань одоо эдийн засгийн өсөлтөд бууралтай үед олон үе шатыг авсан. Өнөөдрийн байдлаар үйлдвэр бол одоо 2 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд 1400-аар ажилтнтай ингээд үйл ажиллагаа доктортой одоо явуулж байна. Тэгэхээр энэ байдлаас бид нар харахад одоо энэ 1400 ажилтны докторын 70 орчим хувийн одоо миний үеэс доош бүсний залуучууд уур хачин болж ажиллаж байна. Тэгэхээр энэ уур хачин залуучуудын маань одоо ажиллах орчин тодорхой хэмжээнд бол бий болсон. Ил үтцтэй амьдрах ажиллах орчин төслүүд нь бүгд бүрдсэн таатай гэж боддог. Мөн үүний дагаад одоо өнөөдрийн байдлаар одоо энэ 44 жилийн одоо туршлага дээр 3 үеийн уур хачтын маань одоо туршлагаас харахад одоо энэ үйлдвэрлэлийг өшөөж хөгжүүлэх мөн дээр нь одоо ажлын байрыг нэмэгдүүлэхтэй бүтээгдэхүүнийг 4 төрөл рүү шийдвэрлэх ч юм уу өшөөж олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарц аргалаануудыг одоо инженерийн ажлууд маань ярьдаг. Тэгэхээр энэ одоо чиглэлийг аль болох одоо уулуурхай салбар чиглэлийн хүмүүс маань тухайн хэмжээнд сонсож одоо Эрдэнэт, Бороондор, Дахан гэсэн төрлийн энэ 3 уурхайд ч одоо ингээд яг өглөө уурхайчд нь гэрээсээ гараад ажиллаа хийж буцаад гэртээ ирж чаддаг ийм заахан гэр бүлтэй газруудыг бас ижил зарчим хөгжүүлэх шаардлага гэж бодож байна. За энэ дээр ингээд яагаад энэ чухал юм бэ гэвэл дагаад бүтээгдэхүүн нэмэгдэнэ, экспорт нэмэгдэнэ, үйлдвэрлэл нэмэгдээд ирэх юм бол одоо дагаад ажлын байр нэмэгдэнэ, ялгаа байхгүй уур хачин залуучууд нэмэгдэнэ. Нэг уур хачин залуу нэмэгдэхэд улсын төсвөр одоо доор ээж 3 сая 600 мянган төгрөгийн нийгмийн галын шиг төлбөр амын олон дотор нэмэгдэнэ. Тэгэхээр бид ялгаа байхгүй Хүнтэй аймгийнхаа одоо төсвөлт шууд бусаар бас нөлөөлөх юм давуу талтай учраас бодлогоор одоо бид хүний бас дэмжих шаардлага болдог. Өнөөдрийн байдлаар тэр эдийн засгийн нөхцөл болцоо дээр нь туршлагатай инженерийн ажлууд маань байгаа учраас цаг хугацааг ашиглаасаа гэж хүсэж зорж байдаг. Нэгдүгээрт бол одоо үйлдвэрлэл эдийн засгийг одоо тулгуур болоод байгаа уулуурхай салбарынхаа бүтээл одоо үйлдвэрлэлийг хэлхийн тулд хөрөнгө оруулалтуудыг маш оновчтой мэдрэмжтэй байх шаардлагатай байна. Хоёрдугаар энэ одоо үйлдвэрлэл нэмэгдэхийг яриад ажлын байр нэмэгдэж байгаа учраас уур хачин залуучуудыг хийж ажиллах нөхцөл болцоог харахын тулд тэднийг амьдрах нийгмийн асуудлыг шийдэхэд бол газар бидэнд бас нэг шаардлагатай байна. Орон сууцны хувьд бол тэрбээ тэргүй зах зээлийн зарчмаар одоо олон компаниуд бариад өгч боломжтой. Гэтэл тэрийг дэд үтсийг одоо хөгжлийн төлөвлөгөөний дагуу орон нутгийн одоо амьдрах орчныг хийхээр газар нутгийн хувьд хийж тавьчихсан бол тийм одоо 14,600 га гэдэг бол 10,000 хуваад үзэхээр нэг хүн 1.4 га гэдэг бол маш бага. Тэгэхээр уул уурхай хажууд нь явж байна.
тодорхой хэмжээний орон зайрагтай. Амьдрах орчмоос тодорхой хэмжээний орон зайрагтай учраас энэ бас боломжгүй байдлын хацаагаад байгаа асуудал юм байна маа. Тийм болохоор одоо орон нутгаас маань одоо энэ газар ашиглалт тал дээр мөн эдлэг хэлбэр газрын хэмжээнд тодорхой хэмжээнд алхам хийж өгөх шаардлагатай байна. Одоо төсвийн Хинтээ аймгийн төсвийн 70-аас дээш үе бүрдүүлж байгаа энэ сумынхаа гол тулгымцсан асуудлыг шийдэж өгч аймгийн төсвийнхаа бас хэмжээг нэмэгдүүлэх боломжтой шүү гэдгийг бас 70-аас сэтгэж харах хэрэгтэй. Хоёрдугаар болонгууд энэ үйлдвэрлэлийн маань одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж арга сарлаануудыг эзэн ажлууд нь боловсруулаад төсөл гаргаад байгаа учраас энэ дээр нь бас судалж үзээд үйлдвэрлэлийг хилээд өгөх шаардлагатай, хөрөнгө оруулалтыг бас нэмэх шаардлагатай гэж бид бол харж байгаа юм. Тэгвэл бид одоо урагшин залуучууд энд бүү олноор ирж ажиллах те. Одоо бид Эрдэнэтийн дараа орох улс хэмжээний томоохон бас энэ гоё уурхаачин хотхон том хот бол бас бүрэн боломжтой байна гэж хардаг. Тийм болохоор одоо эцсийн дүгнэлтэд ирэхэд бол орон дор сум бол уурхаачин залуучуудын хувьд бол мөрөөдлийн одоо гэж таатай хот шүү гэж хэлдэг юм. За баярлалаа. За тэгэхээр засаг дарга сая залуучууд төлөв маш онцтой шийдлүүд бас гаргаж штэ. Үнэхээр одоо эдийн засгийн хувьд бол манай бор ундрагчид бол хэнийг ч ардаа сайхан орон нутгатаа сайхан мөр өгөөчтэй гэвч одоо энэ газар нутгийн асуудал бол бидэнд хөргөчгöd хамгийн одоо тэг шаг болоод байна тийм бид нар газаргүй байна. Тийм учраас олноороо залуучуудыг урих гэхээр бид нар одоо байр орон сууцны гэдэг юм уу хэлбэр газрын хувьд бол жоохон хүндрэлтэй байна гэдэг зүйлийг залуучууд тодорхойлж хэлж байна. Энэ тал дээр төр захиргааны бодлого, аймгийн бодлого ер нь ямар байдаг юм бэ? Газрын хувьд бол та бүхэн одоо шийдээд өгөх боломж гаргахаар судалж байсан уу? Мэдээж судалж л байсан байх. Тэгтээ одоо шийдлүүд нь ямар байдгийг нөгөө талаараа зам дагаж хөгжил гихчээр манай бор ундрсан маш том гоё замтай болгож байна. Тэгэхээр замаа дагаж хөгжил гихчээр энэ замыг дагаад ямар хөгжлүүд бас дараагийн шатанда бий болно гэж сумын засаг даргын зүгээс бас бодож байгаа бол та мэдээлэл өгөхгүй юу? За эдгээр хоёр маань уулын байжуулах үйлдвэрийн залуучдын төлөөлөл манай бор ундрал бол Гандрсын залуу хот буюу залуучдын хот байдаг Уудуурхан хотоос гадна. Тэгээ манай бизнес эрхлэгчдийн төлөөлөл уулын байжуулах үйлдвэр маань инженерүүд маань ярьж байгаагаар бор ундрал маань 14.6 мянган га газартай. Энэ маань 2012 оны 12 сар засгийн газрын тогтоолоор манай бор ундрсан сум болсон. Одоо 13 дахь жилдээ одоо сумын статустай байгаа. Хуучин бол Дархан сумын 5 дугаар баг байсан. Тий та бүхэн мэдж байгаа. За тэр цагаас хойш бид нар хэлийн засгийн асуудлыг байнга одоо их хурлын гишүүдэд Хинтээ аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал удаа дараа тавьж одоо асуудлыг хөндөж ярьж байгаа боловч энэ маань өөрөө Дархан сум бор ундрах хоёрын одоо хоорондын одоо үл ойлголцол иргэдийн үл ойлголцлоос шалтгаалаад одоо Дархан сумаас газар нутгаа өгөхгүй бор ундрал яг энэ газар нутгад байхад боломжтой гэсэн эсвэлтгүй хийгээд байгаа учраас энэ асуудлыг шийдэхэд ерөн хүндрэлтэй байна. Тийм. Гэхдээ энийг бол засгийн газрын хэмжээнд ярьж байгаа. Улсын их хурлын одоо шийдвэрээр шийддэг. Гэхдээ хоёр одоо сумын иргэдийн одоо тийм саналаар одоо шийддэг ийм асуудал байгаа. Энэ асуудлыг бол байнга ярьж байгаа. 2026 оноос одоо орон нутгийн чанартай хот болгохоор одоо засгийн газрын тогтоол гарсан Бэрх хот одоо бор ундрах хот гэдэг 2026 оноос одоо нэрлэгдээд хотын статустай болно. Хэрвээ хотын статустай болох юм бол бор ундрал өөрөө эдийн засгийн хөгжих бүрэн боловч та бие даасан хот болно. Одоо Хинтээ аймагт татан одоо төвлөрүүлж байгаа тэр одоо 4-6 тэр бумынхаа 70%-ийг одоо сум орон нутгата яг одоо зарцуулах бүрэн эрх мэдэл нь одоо бүрэн боломжтой болно. Одоо яг одоо 330 дахь хотхон сум гэж би түрүүн хэлсэн. Яг түүнтэйгээ адилхан сумын статустай одоо орон нутгийн хөгжлийн сан хэл 500-аас 600 сая төгрөгийг одоо бид нар захиран зарцуулж байгаа. Энэ одоо асуудлаа бид аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчийн хувьд бол байнга барьж байгаа. Тэгээ аюур дарга маань энэ асуудлыг одоо энэ одоо 4 жилийн хугацаанд шийдвэрлэнэ гэдэг одоо дарга болгон маань ярьж идэг, хэлж идэг. Энэ бол ерөөсөө манай бор ундрал сумын мөнхийн сэдв, мөнхийн одоо бэрхшээл байдаг. За тэгээд замын тухайд бол бор ундрал сум маань одоо өнгөрсөн 4 жилийн хугацаанд Хинтээ аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 305 тэрбум гаруй одоо хөрөнгийг одоо сум орон нутгад татан төлрүүлж одоо эмнэлгийн өргөтгөл за дөрөв дэх цэцэрлэгээ барьсан сая 9 сарын 1-нд үе талгаа нээсэн за 70 жаргалан бор ундрын хатуу урчлалтай зам 50 км замыг ашиглалтанд оруулсан за тун утгагүй одоо 2027 оны 1 сард одоо хүлээн авахар төлөвлөсөн хүүхэд залуучдын хөгжлийн одоо төв буюу 13.1 4 одоо тэр бүмэн хөрөнгө оруулалтаа
томоохон юм зогслоороо барьж байна. Мөн одоо сая өнгөрсөн одоо 10 сард 9.6 тэрбумын хөрөнгө оруулалтаар бид нар одоо инженерийн шугамжуулжгаа ингээд шийдсэн ингээд томоохон шийдлүүдийг бол бор өндөр сум шийдээ явж байгаа. Одоо 2026 онд бид нар одоо хүүхэд залуучууд руугаа чиглэсэн, боловсролгоо чиглэсэн, одоо боловсролыг дэмжих жил болгон зарлахаар одоо сумын иргэдийн төлөөлөгчийн хуралдаа одоо хөтөлбөр одоо батлуулахаар бас ингээд төлөвлөн ажиллаж байгаа. Мэдээж одоо уул уурхаан, бүс орён, уул уурхаагаа даган хөгжиж байгаа хот тосгон боловч манай одоо бор өндөр сумын маань за одоо Монголын баялаг шавхтдаг, нөөцтэй. Гэхдээ энэ одоо 2050 он гэхэд 50,000 хүн амтай одоо бор өндөр хотыг бий болгохоор одоо засгийн газар, аймаг сумын одоо хөтөлбөр мөрөөдөл байгаа. Энэ ямар учиртай юм бэ гэхээр 14 мегаватт төсөвтэй хэрэгжиж байгаагийн нэг нь бол бор өндөр сумын түрүүн одоо машин инженер ярьлаа. Бор өндөр үйлдвэр технологийн парк барьчих бол энэ бол одоо боломжтой асуудал. Тэгэхээр бид нар одоо аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлаараа 732 га газрыг яг одоо үйлдвэр технологийн паркт улсын тусгай хэрэгцээнд аваад одоо яг одоо эхлэх ажлынх нь анхан шатыг бүрдүүлээд өгсөн байгаа. Тэгэхээр бор өндөр бол маш ирээдүйтэй, маш одоо сайхан хот бий болно гэдэгт бид мөрөөдөлтэй байдаг. Тэгээд одоо хэлийн засгийн асуудал нь одоо манай хэд ярьж байгаа хамгийн тулгымцсан асуудал байгаа. Сая бол Бэрхийн болон бор өндөр хотын эдбэр газрыг нь шийдвэрлээд өгсөн. Тэгэхээр одоо хот болох анхан шатных нь одоо ажил одоо тавигдсан гэж үзэж байгаа. За засаг даргын орлогчоос асууя. Ер нь одоо хотоос хөдөөрөөр шилжих хөдөлгөөн бор өндөрт хэр эрчимтэй явагдаж байна? Одоо шилжин ирж байгаа хэд орчим хүмүүс ирсэн байна. Одоо 2024-25 оны статистик та ингээд авч үзвэл за ирж байгаа хүмүүс бор өндөрт уулын баяжуулах үйлдвэрт ажиллахаас гадна өөр ямар ажлуудад хүч төрөн орж байна? Боломж нөөц нь юу байна? Та таныхыг магадгүй ингээд хот болж байгаа учраас сонирхоод ирж байгаа хүмүүс ямар боломж байна гэж та нэг цөөн өгүүлбэрээр хэлвэл 2025 онд бол бид нэр манайс бол 10,000 олоо хийсэн айныг өгүүлээд за дөрөв засаг дарга маань хэлсэн 2025 онд бидэд 10,025 хүн амтай болчиход байгаа. Албан бусаар бол 13,000 хүнтэй болчиход байгаа. 13-аас 14,000 хүн амтай болчиход байгаа. За бор өндөрлөө шилжиж ирэх зүйл юм хотоос хот руу л гэж хэлж байгаа. Тий ойлголттой байна. Яг гэвэл манай сум бол амьдрахад таатай. Ер нь бол газраас шилжин ирсэн хүмүүстэй учраас нэг тийм айхтар жалга домны үйлчлэлтэй гэдэг юм байхгүй. Бие биенийхээ бизнесийг дэмжиж, бие биенийхээ өрхөн үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлээд, ашиг орлогыг нэмэгдүүлээд ингэ явах. Бүрэн боломжтой. Бие даасан сум байгаа. Тэгэхээр ер нь бол 2025 онд яг сүүлийн дээр 10,000 болъё гэдэг аян дээр бол Улаанбаатар хотоос хэд 236 ийг шижээд ирсэн баг. За энд бол одоо нөхөн ч юм уу, ихэнд гэргийн ч юм уу уулын баяжуулах үйлдвэрт ажиллаад гэргийн ихэд одоо цэцэрлэг, сургууль, эмнэлэг гэх мэт бусад одоо салбар руу шууд ажиллах боломжоор бид нар бас хангаж өгч байгаа. Цэцэрлэгийн байр. За мөн дээрээс нь засаг даргын үйл ажиллагааны мөрөг хөтөлбөрт тусгагдсан байгаа. Гэр бүлийг дэмжих, нарийн мэргэжлийн одоо ховор мэргэжлэр бор өндөр сумд ирж ажиллаж байгаа хүмүүсийг засаг даргын үйл ажиллагааны мөрөг хөтөлбөрөөс нөөцөөс нь одоо бид нар бас дэмжлэг үзүүлж эмнэлэгтэй ихэд багш нарыг ихэд бас сая дэмжиж ажилласан байгаа. Нөөцөөс одоо дэмжлэг үзүүлж ажилласан байна. Энэ жил ер нь шинээр баригдж байгаа орон сууцны хувьд бол танад ямар байгаа вэ? Уулын баяжуулах үйлдвэр маань 28 тэгээд 42 нийт 60 айлын нэг орон сууц бол 2 шиг орон сууцыг бол ашиглалтанд оруулаад эхнээс нь ажилтаа оруулаад амьдрах нөхцөлийг нь сайжруулад явж байгаа. Үүн дээр нь бол одоо сумтай хамтран ажиллах гэрээнийхэн дагуу одоо өдөр шилжиж ирж байгаа цагдаагийн албаагч, онцгой байдлын хэлцээ албаагч, эмнэлгийн ажилтан зэргийн хүмүүст бас байр орон сууцаар хангах ажлыг бас хийсэн байгаа. За тэгээд дээр нь одоо хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд бас 6 давхар 60 айлын орон сууц барьцсан. Одоо 1 сар ихэд бол ашиглалтанд оруулах гэж байна. За дээрээс нь мөн 9 давхар байр бас
Суманд байгаа хамгийн анхны 9 давхар байр бас баригдах гээд одоо 4 дахь давхар дээр явж байна да. Бас боломжтой л орон сууц бол нэмэгдэж байгаа. Тэгэхээр инженерийн дэд бүтцээ та бүхэн бас шинжилж байгаа гэж хэлсэн шүү дээ. Зайлшгүй шаардлага. Уйлдуулаад та бүхэн орон сууцаар шинээр барих гэдэг бол орсон байна шүү дээ. Зайлшгүй шаардлагатай. Энд орон сууц нэмэгдэхийн хэрээр биднэрт нөгөө дулааны их үсвэр маань бас хүчин чадал нь дагдаад байгаа учраас уулын байжуулах үйлдвэр маань бас өөрөөсөө захиргаа үйлдвэрлэх боломжтой юм дулааны станцыг бас барихаар техник эдийн засгийн үндэслэл боловсруулаад зураг төслийнхаа шатанд яваад тендерт шалгараад явцсан байна. За баярлалаа. За ингээд борон өндрийн одоо мэдээлэл улам одоо ярих юм бол өнөөдөр баг дуусахгүй тий. Маш том эдийн засагтай, маш том одоо тоор хөгжих юм боломжтой залуусын хот шинэ хөгжил нь гараандаа явж байгаа юм сайхан хот бол яалтчгүй бор өндрөө гэж бас тодорхойж олно. Тэгэхээр манай урд бүсийнхэн бор өндөр дээрээ тулгуурлаж за уулын баяжлах үйлдвэрээ түшиглэж за хөдөө аж ахуй газар тариалангаа түшиглэж хөгжих юм боломжтой нөгөө талаар бас дэд бүтэц буюу замын асуудал цогцоороо шийдэж байгаа нь бор өндөр цаашдаа улам сайхан хөгжих боломж бас бүрдэж байна гэдгийг та бүхэн бас эдгээр удирдлагуудын зүгээс тавьсан мэдээлэл бас хүлээж авсан бахаа гэж бас бодож байна. За ингээд бидний урилгыг хүлээн авч бор өндөр суманд ажиллаж, амьдрах, бизнесээ эрхлэх, цаашид тогтвортой байхад ямар нөхцөл боломжуудаар бид хангаж байгаа бэ? Цаашид бид нар юун дээр анхаарах юм бэ гэд мэдээллийг өгсөн эдгээр одоо зочдтой баярлалаа. Тэгэхээр бор өндөр суманд ирэхэд бол ажлын байр байгаа юм байна. За орон сууцад баригдаж байгаа юм байна. Та бүхэн одоо хоршоо хөгжүүлэх зээл тусламжид хамрагдаад хоршоогоо хөгжүүлэх боломжтой юм байна. За мөн одоо мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд одоо мэрэгчлээ ажилтан болох боломжтой байгаа юм байна. За мөн тэнд боловсролын асуудлыг бас цогцоор шийдсэн буюу 4 дахь цэцэрлэг нь ашиглалтанд орсон. Тэгэхээр хүүхд маань очиж цэцэрлэггүй байх вэ? Очоод би орон байргүй байх вэ гэж санаа зовх ерөөсөө юм байхгүй. За ингээд Улаанбаатар хот руугаа за мөн одоо урагшаа замын өдрөөгөө холбогдсон дэд бүтцтэй Хинтэр үгээ Дорн Сүхбаатар руу холбогдсон дэд бүтцтэй учраас та бүхэн бор өндөр суманд ирж та бүхэн ажиллаж амьдрах таатай боломж бас байгаа юм байна шүү гэдэг мэдээллийг ард иргэдэд хүргэлээ. Тэгээд хүрэлцэн ирж мэдээллийг маш гоё зэгцтэй мэдээлэл өгсөн удирдлагуудаа бизнесийн төлөөлөлтөө за мөн одоо хоршооны төлөөлөлтөд залуучуудын төлөөлөлтөд маш их баярлалаа. Ажилтны амжилт хүсье. Гой сайхан хот болж улам сайхан мөрөгжин тэлээрэ гэж хүсэн өрөө баярлалаа. За баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа үзэгчтэй.